Байцгаана уу та бүхэндээ цэцэрлэгийн эрхлэгч нар маань их нүүдэл системээрээ дамжуулан хэрхэн мэргэжлийн цэргийн бүртгэлээ хийлгэх вэ талаар хичээл өгч байна. Юун түрүүнд эрхлэгч нар маань арга зүйч чирээ шинэ бүртгэл үүсгүүлэх ёстой байгаа. За ингийн тулд арга зүйч маань өөрсдийн цэцэрлэгийн домен хаяг руу нэвтэрч орно. За нэвтэрч ороод хэрэглэгч зэсний багш албан агч дээр дарахад арга зүйчэд хянагддаг бүх багш нар болон албан агчид байдаг байгаа. За үүн дээр шинэ бүртгэл үүсгэх гэж дараад эрхлэгч нартаа шинээр бүртгэл үүсгэж өгнө гэсэн үг. За эрхлэгчийнхаа овоог нэр эргээсийн дугаар, мэйл хаяг, утасны дугаарыг маш зөв оруулах шаардлагатай байгаа. Өвгээрээ бүртгэгдэнэ. За хэрэглэгчийн төрөл гэдэг дээр бол цэцэрлэгийн эрхлэгч гэдэг төрлөө сонгоно. Ингээд аймаг, сум, цэцэрлэгийнхаа нэрийг шалгаад нэвтрэх нэр нууц үгийг арга зүйчээс шинээр тавьж өгнө. За уг нэвтрэх нэр нууц үг нь ямар ч багш болон арга зүйч албан хаагч нарын нэвтрэх нэр нууц үгнээс өөр байх ёстой гэдгийг анхаараарай. Би жишээлбэл энэ дээр эрхлэгч гэдэг нэвтрэх нэр өгөөд нууц үгийг 1 2 3 гэж байна. За ингээд шинэ хэрэглэгчийнхаа төрлийг хадгалнаа. Хэрэглэгч амжилттай бүртгэлээ гэсний дараагаар та арга зүйчээсээ өөрсдийн цэцэрлэгийн домен хаягийг аваад нэвтрэх нэр дээрээ арга зүйчийн хийж өгсөн нэвтрэх нэрийг нууц үгтэй нийгээд эрхлэгчийн системд хандна. Эрхлэгчийн системээр маань системийн мэдээлэл болон өдрийн эрс, эрсийн нэгтгэл, эрсийн тайлан зэрэг мэдээллүүд бол хянагдах байдлаар харагдаж байгаа. За үүн дээрээ та ерөнхий мэдээлэл зэсрүүд авч уснаар эрхлэгч нар маань өөрийн бүртгүүлсэн ерөнхий мэдээллийг хянах боломжтой. Магадгүй энэ мэдээлэл нь буруу орчсон засварлах шаардлагатай гэвэл та өөрийн нэр дээрээ дараад, хувийн мэдээлэл зэсэн дээрээ дараад өөрийн мэдээллээ эхлээд заавал шалгаж засварлаад хадгалсан байх ёстой. За ерөнхий мэдээлэл маань зөв байна гэж үзэх юм бол SSS татах гэдэг товчийг бол дарахгүй, эрхлэгчийн мэдээлэл SSS ирдэг учраас шууд их нүүдэл платформд амжилтгүй боллоо гэсэн мэдээлэл гарч иж байвал уг мэдээлэл нь имэйл хаяг болон эргээсийн дугаар, утасны дугаарууд давхцаж байна гэсэн үг шүү. Тэгэхээр та өөрийнхөө мэдээллийг давхцахгүйгээр өмнө нь зөвөр бүглэх шаардлагатай гэдгийг анхаараарай. Мэдээллээ засварласны дараагаар ерөнхий мэдээлэл рүүгээ ороод дахин засварласан мэдээллийнхаа дагуу хүсэлтийг илгээнэ. Хоёр янзын мэдээлэл гарч ирж байгаа. Систем мэргэжлийн цэргийн хүсэлтийн лог амжилттай хадгалагдлаа болон их нүүдэл платформд мэдээлэл бүртгэгдлээ гэсэн энэ хоёр янзын мэдээлэл гарч ирснээр та дараачийн платформ шилжих гэдэг товчон дээр дарснаар манай мэргэжлийн цэргийн бүртгэгдлийн програм руу автоматар шилжиж орно. Мэргэжлийн цэргийн материал бүрдүүлэх гэдэг цамхаа үсэрж орсныхоо дараа цэцэрлэгийн эрхлэгч бүртгүүлээгүй гэдэг төлөвт байгаа. Энэ цэцэн дээрээ дараад орно. Ингэснээр мэргэжлийн цэргийн материал бүрдүүлэх талбар танд нэгдэнэ. За юун түрүүнд аймаг, сум, дүүрэг цэцэрлэгийн нэр бол автоматар гараад ирнэ. Та хамгийн түрүүнд цээж зураг, овог нэр эргээсрийн дугаар, утасны дугааруудаар шалгаад засварлах шаардлагатай бол талбар дээрээ засварлах боломжтой. За заавал цээж зураг болон бусад оруулах файл хавсрах мэдээллүүдийг бүрэн бүгэлсэн байх шаардлагатай. Эндээс би нэг цээж зураг авч хий. За мэргэжлийн цэргийн эзэмшсэн мэргэжил ажилласан жил гэх мэт оруулах ёстой мэдээллүүдийн тайлбар болон файлын мэдээллээ сайтар шалгаж оруулна. Файл маань 25 мегабайтаас ихэхгүй. За дандаа зураг болон PDF файл байх шаардлагатай. За би энэ дээр жишээ болгоод физикийн багш одоогийн байгаа мэргэжлийн зэрэг дээрээ магадгүй та одоо мэргэжлийн зэрэг байхгүй байх юм бол байхгүй гэдэг сонголтыг бүглэнэ. За байхгүй гэх юм бол файл авсрах шаардлагагүй. Эсвэл одоо байгаа мэргэжлийн зэрэгээ оруулаад файлаа нээхэд файл зөвхөн Word, PDF орох учраас таны компьютер дээр байгаа Word болон PDF холбирууд л нэгдэнэ гэдгийг анхаараарай. За дээрээс нь сайн уншиж агаад өөрсдийнхөө бүглэлтийг хийгээд эрхлэгч нар маань файлаа авсрагаад оруулна. Магадгүй файлаа дутуу авсрах чаад доош нь гүйлэхэд бол дараагийн хуудас гэж байгаа. Дараагийн хуудсан дээр дарахад улаан өнгөөр таны бөглөөгүй хэсгийг бол харуулна. За үүн дээр бол эдгээрүүдийг заавал богсныхоо дараа дараагийн хуудас руу шилжих шаардлагатай гэдгийг анхаарна. Хавсрагсан файлаа буруу оруулсан, зөв оруулсан хэсгийг шалгахдаа энэ хавсрагсан файл гэдэг ногоон бичгэн дээр дарахад таны оруулсан файлууд нэгдэж харагдана. За угаараа та файлаа шалгаад явчих боломжтой.
За бүх хэсэгт файлаа оруулсныхаа дараа багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл гэдэг энэ хэсэг дээр хувь оруулахгүй, файл оруулахгүй байх боломжтой шүү. Ингээд дараагийн хуудас руу шилжинэ. Дараагийн хуудас руу шилжихээс таны хүсэлт тавьсан мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтүүд гарч ирэх ба шалгуур үзүүлэлтийн дагуух файлуудаа хавсаргана. За магадгүй шалгуур үзүүлэлтийн дагуух файлаа хавсаргаж явж байгаад та зарим файлууд манд байхгүй байна гэх юм бол энэ хадгалах гэдэг товчон дээр дараад төрдөө хадгалаад үлдээчих боломжтой. За бүх файлуудаа бүрэн болсны дараа бүртгэл дуусгах гэдэг товчон дээр дарна. Уг товчон дээр дарснаар таны дутуу файлууд улаан өнгөтэй болж харагдана. Файлуудаа бүрэн болгосныхаа дараа заавал хадгалаад бүртгэл дуусгах гэдэг товчийг дарснаар таны мэргэжлийн зэргийн бүртгэл дууснаа.